Сайн байна уу? Drive and Grow суугт тавтай морил. Өнөөдөр бид замын тэмдгийн ерөнхий тоомыг үзнэ. 7 бүлэг тэмдгийг хэдхэн минутанд танив ойлгуулна. Эхэлцгээе. Та замаар явахдаа хэдэн тэмдэг хардаг вэ? Өдөрт хэдэн 10 тэмдэг харагддаг. Гэтэл ихэнх жолооч тэдгээрийн утгыг бүрэн мэддэггүй. Гэвч тэмдэг бүхэн чамд ямар нэг зүйл хэлж байгаа. Энэ видеонд би бүх замын тэмдгийг 7 бүлэгт хувааж тайлбарлана. Ингэснээр чи тэмдгийг хараад утгыг нь шууд таамаглаж сурна. Эхлээд яагаад тэмдэг мэдэх ёстой вэ? 3 чухал шалтгаан бий. 1-дүгээрт аюулгүй байдал. Тэмдэг урьдчилан анхааруулж ослоос сэргийлдэг. 2-дугаарт шалгалт. Онлын шалгалтын ихэнх асуулт тэмдэгтэй холбоотой. 3-дугаарт хариуцлага. Тэмдгийн шаардлага зөрчвөл торгуул ноогдно. Замын тэмдэг 7 үндсэн бүлэгт хуваагддаг. 1. Анхааруулах тэмдэг. 2. Хориглох тэмдэг. 3. Дарааллын тэмдэг. 4. Заах тэмдэг. 5. Мэдээллэх тэмдэг. 6. Үйлчилгээний тэмдэг. 7. Нэмэлт тэмдэг. Одоо эдгээрийг нэг бүрчлэн товч үзье. Эхний бүлэг анхааруулах тэмдэг. Энэ тэмдэг улаан хүрээтэй гурвалжин хэлбэртэй. Урт талд ямар аюул байгааг урьдчилан мэдэгдэнэ. Тэмдгийг харсан бол хурдаас харуулж бэлэн байна. Жишээ нь төмөр замын гарам, огцом эргэлт, явган хүний гарц, ус самтгай зам. 2 дахь бүлэг хориглох тэмдэг. Энэ тэмдэг дугуй хэлбэртэй, улаан хүрээтэй, тодорхой үйлдэлийг хориглоно. Жишээ нь орох хориотой, хурдны хязгаар. 3 дахь бүлэг дарааллын тэмдэг. Энэ тэмдэг зам тавьж өгөх дарааллыг тогтооно. Уулзвар дээр хэн төрүүлж явахыг заана. Жишээ нь гол зам, зам тавьж өгнө, зогсохгүй явах хориотой. 4 дахь бүлэг заах тэмдэг. Энэ тэмдэг дугуй хэлбэртэй, цэнхэр суурьтай, заавал дагах чиглэл болон үйлдэлийг заана. Жишээ нь чигээрээ явна, баруун гар тийш явна. Тойрох хөдөлгөөн 5 дахь бүлэг мэдээллэх тэмдэг. Энэ тэмдэг дөрвөлжин хэлбэртэй, цэнхэр суурьтай, чиглэл болон байршлын мэдээлэл өгнө. Жишээ нь тууш зам, нэг чигийн хөдөлгөөн, явган хүний гарц. 6 дахь бүлэг үйлчилгээний тэмдэг. Цэнхэр дөрвөлжин хэлбэртэй зогсоол, шатхуун түгээх станц, эмнэлэг, хоолны газар зэргийг заана. 7 дахь бүлэг нэмэлт тэмдэг. Энэ нь гол тэмдгийн дэргэд байрлаж утгыг нь тодруулна. Хүртэлх зай, үйлчлэх хугацаа, чиглэлийг харуулна. Одоо хамгийн чухал зүйл тэмдгийг хэлбэр болон өнгөөр нь таних болно. Улаан гурвалжин бол анхааруулна, улаан дугуй бол хориглоно, цэнхэр дугуй бол зааварлана, цэнхэр дөрвөлжин бол мэдээлнэ. Хэлбэр өнгийг нь анзаарвал утгын хагасыг шууд таамаглана. Өнөөдөр юу сурсныг эргэн харъя. 1. Бүх замын тэмдэг 7 бүлэгт хуваагддаг. 2. Хэлбэр болон өнгөөр нь утгыг түргэн таних боломжтой. 3. Дараагийн хичээлүүдээр бүлэг бүрийг гүнзгий судлана. Энэ хичээл танд хэрэгтэй байсан бол лайк дараарай. Суугт бүртгүүлээрэй. Тэмдэг бүрийн нарийн жишээ, дадлаг, шалгалтын асуулт. Эдгээр бүгд Drive and Grow онлайн сургалтад бэлэн байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол inbox гэж бичээрэй. Дараагийн хичээл хүртэл баяртай. Аюулгүй замыг хүсье.